За импортын төмс хүнсний ногооноос татгалзаж эх орныхон хөрсөнд ургасан төмс хүнсний ногоо хүнсэндээ авч хэрэглэх сонирхол монголчуудад маш их байдаг. Гэвч өнөөдөр тариаланчдын хураас нь төмс хүнсний ногоо дотоодынхон хэрэглээг хангаж чадахгүй байгаа юм. За тиймээс Монгол ногоо төслийн хамт олон Швейцарын хөгжлийн агентлгийн хөдөө аж ахуйн газартай хамтарч нэгэн семинар уулзалтыг зохион байгуулсан юм а. Энэхүү уулзалтанд хөдөө орон нутгийн тариаланчид ирж оролцсон нь үр дүнтэй болж ийн хэмээн холбогд хүмүүс нь үзэж байна. За өнөөдөр энэ Монгол ногоо төслөөс хүнсний ногооны борлуулалт маркетингийн зөвлөгөөн форум зохион байгуулж байна. Энэ форумын гол зорилго бол өнөөдөр хүнсний ногоо тариалагчдад тулгымцсан асуудлыг шийдвэрлэх. За энэ хүнсний ногооны борлуулалт маркетингд оролцогч бүх талуудын оролцоог тэгш хангаад энэ тулгымцсан асуудалтай харилцан ярилцан шийдвэрлэх цаашдынхаа арга замыг тодорхойлох зорилготой. За энэ форумд одоо Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо нийлүүлдэг бүх аймаг сумын төлөөлөл оролцож байна. За Улаанбаатар хотод энэ бөөний худалдаа эрхэлдэг хүнсний завхууд, агуулгах зорилттой аж ахуй нэгжүүд, сүлжээ, ресторан, супермаркетууд гээд ногоо хэрэгэлдэг томоохон аж ахуй нэгж байгууллагууд оролцож байгаа. Тэгвэл Монгол ногооны чанарын тухайд маш сайн хэдийч одоогоор экспортын асуудал ярихад эрт байгаа юм. Дээрээс нь сортуудын төрлүүдийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг Швейцарын хөгжлийн агентлгийн хөдөө аж ахуйн газрын мэргэжлэг хэлж байна. За Монгол хөрсөнд ургасан төмс хүнсний ногооны чанар сайн байдаг учраас өөрөө ч гэсэн Монгол хүнсний ногоог хүнсэндээ үргэж хэрэглэх дуртайгаа хэлж байсан юм а. Regarding potato, personally I like the potatoes. За би хувьдаа бол Монгол ургуулсан хүнсний ногоог бол дандаа ер нь сонгож авч иддэг байгаа. Гэхдээ яг хаанаас яг хаана үйлдвэрлэсэн сайн мэдэхгүй бас нэр төрөл нь хайрцангуй цөөхөн байдаг ч гэсэн би Монголын ногоог л иддэг. Яг ихний ээлж нь миний бодож байгаа зүйл юу вэ гэхээр бас зарим нэг ногооны нэр төрлийг одоо олшруулах хэрэгтэй болов. Жишээл одоо лувунгийн нэр төрлийг одоо жишээл лувун очоод авъя гэхээр ганцхан лувун голдуу байдаг, ганц сортын лувун гэтэл хүмүүсийн хэрэгцээ шаардлага одоо хүсэл сонирхол нь болохоор бас өөр одоо төрлийн лувун идэх сонирхолтой байдаг. Энэ бол бас нэг хийж болох нэг ажил. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд бид нэр бас үйлдвэрлэлийг сайжруулахаас гадна бас шинэ сортуудыг бий болгох, нэвтрүүлэх талаар нэлээд бодох хэрэгтэй байгаамаа. Яг одоохондоо Монгол улс бол нэг 45 импортын бүтээгдэхүүнээс импортын ногооноос бол 45% хараат байгаа. Энэ бол бас нэлээд том байдлаар одоо хараат байдал бас нэлээд их байна гэсэн үг лээ. Тийм учраас бид нэр одоо хүнсний ногоо гадагш нь экспортлох гэдэг ийм ярихаас одоо арай жоохон эрт байгаа болов уу гэж бодно одоохондоо. Яг тодорхой хэмжээнд дотоодынхаа хүнсний одоо өөрсдийнхөө 100% ялангуяа хүнсний ногоо ярьсан шүү дээ. Хүнсний ногоор хангадаг бол болсны дараа бид нар бас экспортод гарах мэдээж боломжтой. Тэгэхэд бас нэлээд их хэмжээний хугацаа шаарддаг болов уу гэж бодож байна. Product can be exported, but this will be a very small part of the production. Монгол орны үнцэг болон бүрээс тариа ногоо эрхлэгчдийн төлөөлөл ирж энэхүү семинар уулзалтанд суулаа. За энэ салбар тулгамдж байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулах, мөн дан дангаараа тарьж боловсруулсан хүнсний ногоогоо зараад зогсохш хамтаараа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нэргээд энэ салбар томоохон түлхэц болно гэдгийг холбогд хүмүүс нь үзэж байгааг нэр хэлжүүлээ. Цаашлаад Монгол төмс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах, гадны зах зээлд гаргаж худалдаалах гээд энэ салбарын ирээдүйн хөгжлийн талаар санал бодлого хуваалцах маш үр дүнтэй уулзалт болж өнгөрсөн энд дурдах байна.